Тэгээд бэлтгэний үеэр өөрийгөө харахаар гайгүй ч юм шиг хөтлөө яг ингээд дараа нь апплод ихтэй харахаар амар царим утга болчихсон байхгүй юу. Тэгээд харин хэлж штэ. Та нар ер нь ингээд нэг юм игээд монголчууд аягүй гоё заяа. Одоо ингээд хийж үзээгүй юм шүмжилдэг. Мэдгүй юм мэддэг юм шиг ярьж чаддагсан харин муухай. Тэр нь гэхдээ аягүй муухай. Хитрэлцсэн бохгүй юу. Тэгээд Монголд бол энэ аягүй хитрэлцсэн үзэгдэл бохгүй юу. Юу ч мэдэхгүй мөртөө тэр зүйлээ мэддэг юм шиг ингээд цэцэрхдэг. Хоосон цэцэрхэл аягүй бардамнал аягүй ихтэй хүмүүс штэ. Шүмжлээл. Ингэж яриач гэл. Оо хатаа яг ингээд бэлтгэний цаана ингээд гарч иж үзсэн юм баха гэхээр үгүй гэдэг. Та яаж мэдчихэж байгаа юм бол би мэдчихээн. Би эрхэн боог өстэй гэдэг байхгүй. Эсвэл ингээд бэлгийн нэр гэж юм иймэрхүү сэдв ярихаар хүмүүс яг гэдэг. Чамшиг муу нусгаа бацсан юугаа мэдэх юм гээл. Тэгээд эсвэл эмгтээчүүд нь чи нэг тийм төгс ирэх хүн биш үстэй. Тийм үнэлтэд тэр хүмүүс хэлж чадсан. Би угаасаа төгс хүн биш. Гол нь гэхдээ бид нар яг би өөрөө болон бид нар бүгдээрээ нэг сэдвийн цаана гарах хэрэгтэй байна гэж хэлээд байгаа байхгүй. Тэр нь болохоор хайр дурлал гэдэг сэдвийнхаа цаана яг зүгээр гарахаа, бэлгийн нэр гэдэг сэдвийнхаа цаана зүгээр гараа. Тэгэх юм бол бид нар одоогийн наригталтаа болно, зохиорлоо болно, хүчирхийллээ болно. Үл ойлголцлоо болно. Тэ. Үл ойлголцол угаасаа байгаа. Гэхдээ тэрийг ер нь ингээд гарахаас өмнө ч юм уу анханасаа буруу сонголт хийхгүй байх юм бол гарахгүй байхгүй. Тэрс буруу сонголт хийсэн бол чиний амьдрал хог болдог штэ. Новшолдог үстэй. Чи бүр ингээд муу хостой муу антай хүн насаараа зовдөг үстэй. Тэ. Насаараа тэр хүн чамайг унтраа, насаараа чамайг дээрлэх юм. Тэгэл хогийн юм болдог үстэй. Тэгээ тэр хүнээ засыгаа засагдахгүй. Муу хостой хүн болгоныг мэдчихэж байгаа. Хүний доторх засагддаггүй байхгүй юу? Чи бурхан биш учраас. Бурхан цаг үе дагаж өөрчлөгддөг, уур амьсгал өөрчлөгддөг. Гэтэ тэнэг хүн заримдаа тэнгэрэл үлддэг. Бурхан заримдаа тэр хүмүүсийг тэр чигт нь ингээ хайчдаг. Тэр чигт нь орхичдаг. Чиний хажууд байгаа хүн тийм хүн байх юм бол чиний амьдрал тэгэл дуусах. Ер нь. Тэгээ хортой байхдаа чи тэр хүнийг яах гэж сонгосон юм? Гүй энэ одоо 40-төд юм байгаагүй маань чи хортой байхдаа гой залуу байсан юм. Ямар залуу байсан юм? Хайр халамжтай, хайр инэрлтэй, үнэхээр ингээд зөв хүн байсан. Байсан гэж ярьж байгаа. Би яг энэ хүн ч одоо тэгээд юм аашны тулам, тэгээ уур хилэнтэй, үзий ядалттай, хогийн баачка болчихсон бэ, тэ. Хогийн гар болчихсон. Мэдгүй. Явандаа л тийм болчихсон шүү дээ. Явандаа гэж юу үед юм бэ? Яа гинтгий ирдэг өвөл гинтгий ирдэг. Тэг ингээд байдгүй байхгүй. Зарим зүйлийг хүмүүс ингээ хангалттай ухаантай биш учраас олж харахгүй болгоос ш. Яонта гэж байдгүй байхгүй юу? Чи яг юу хэлэх гээд ийм вэхээр эн чинь ингээд учир шалтгаан өлөө гэж байгаа байхгүй юу? Эсвэл анханасаа буруу сонголт байсан байж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн эрэгтэй хүмүүс сүүлийн үед яг юунаас болж байгаа юм бэ гэхээр өөрийгөө ойлгохгүй, эр хүнсээ ойлгохгүй, тэгээд нэг бэлгийн нэрг ойлгохгүй, тэгээд баян ингээд энерги алдагдaltaй, хоосролтой байгаад тасалдахгүй явсаар байгаад тэгээд нийгмийн дарамт энэ олон зүйлүүд ингээд болж штэ. Нийгмийн дарамт гэдэг зүйлийг бид нар өөрсдөө бүтээж байгаа байхгүй юу? Хин нэгэн бүтээж байгаа биш. Бид нар өөрсдөө зогслоож байгаа. Нийгэм гэдэг зүйлийг, соёл гэдэг зүйлийг. Тэгэхээр ер нь бол би өөрөө гэрлэх нь чухал. Би өөрөө ингээ гэрлээсээ салах нь, харанхуугаас салах нь чухал. Би өөрөө гэрэлтэй болчвол хин нэгний гэрлийг асааж өгч чаднаа. Тийм болохоор гинтхэн тийм хоосорч муухай болдог биш шүү. Тэд нар зөвөр зарим зүйлийг ойлгоогүй байна. Хоосорлоо ойлгоогүй байна. Өндөрлөө ойлгоогүй байна. Үзий ядалт муу мухагаас салж чадахгүй байна. Салах нь амархан биш. Тэгээд над ч гэсэн амархан биш. Гэхдээ хэрвээ зөв байх шах юм бол, зөв номлол байх юм бол, зөв тайлал байх юм бол, зөв гарц байх юм бол боломжтой байхгүй. Тийм болохоор бодоод үз. Санал болгож чинь тулгайгүй цаад гараад үз. Үнэхээр үнэн байх юм бол чи хожино. Худлаа байх юм бол чи хөхрөн. Гэтэ азар худлаа биш. Уншаад үзээрэй. Шалгаад үзээрэй. Тэгээ библицсэн шалгаад үзэж болно. Библи яг зөв хүн, зөв ном биш. Аймаг гоё ном. Би аягүй их баяртай байдаг. Библийг уншдагтаа ч аягүй баяртай байдаг. Яг гэдэг энэ сэдвэр үсэрсэн бэ гэхээр дахиад тайлбарлая. Бичлэг дуусгах чинь. Би бол
буддистник ч яг зөвхөн түгээх гэж байгаа ш, христчник ч түгээх гэж байгаа биш. Зүгээр шашны юм нэг л болон уртнаас эрүүл мэнд аз жаргал гэдэг зүйлийг түгээх гэж байгаа. Энэ сэдв 5 минутанд багтахгүй. Гэхдээ та нар дахиад нэг удаадсан бодоод үзээрэй. Нийгэм яагаад юм бэ?